Процент гэдэг нь яг утгаараа 100-д ногдох гэсэн утгатай. За энэ нь ийм үгнээс гаралтай. Цент гэдэг 100-д эсвэл 100 эсвэл 100-тай ажил утгатай үг. За тэгэхээр хин нэг нь танд 7% гэж хэлэх юм бол за би үгээ тусад нь бичиж байна. Учир нь энэ арай илүү ойлгомжтой болгож байна. За тэр үр гэлж 100-ны 7 гэж хэлдэг. За энэ нь 100-ны 7 гэдэгтэй ажил. Энэ нь 100-ны 7 гэсэн бутархаатай ажил. За үүний тусламжтайгаар энэ аргаас өөр аргаараа бичих боломжтой. Хэрвээ бид 0,601-ийг хуваар бичих юм бол за бүгдээрээ ямар нэг юмыг хуваах нь 100 гэж бичих гэж байгаа. За та ийм гэж үзэж болно. За би энэ хэсгийг дахин бичье. За та үнийг 0,601-ийг хуваах нь 1 гэж бичиж болно. Энэ нь мэдээж энтэйгээ ижил тийм ээ. За ямар нэг юмыг нэг хуваавал анхны тоотойгоо ижил байдаг. За би үнийг 100-г хуваах нь 100-аар үржиж. За мэдээж үүний утга нь өөрчлөгдөхгүй энэ зүгээр л 1. За гэхдээ энэ бутархайн хуваар 100 байхад энэ бидэнд юу өгөх вэ гэхээр хэрвээ хуваарийг үржвэл эдгээр 2 тоон энд бутархайн хуваар. За манай үржүүрийн хуваар нь 100 болно. Тэгэхээр хэрвээ 0,601-ийг 100-аар үржвэл юутай тэнцэх вэ? За намайг 10-аар үржих бүрт за би 10-ийн орон руу баруун тишээ 1-ээр шилжинэ. За иймд хэрвээ 10-аар үржвэл энэ нь 6/100-ны 1 болно. За мөн дахин 10-аар үржвэл эсвэл нийтдээ 100-аар үржих юм бол энэ нь 60.1 болно. За иймд тэг 1000-601-ийг үржих нь 160.1. За би дахин бичье. За хэрвээ би 0,1601 гэж бичсэн бол би 100-аар үржих гэж байгаа. За 10-аар үржвэл 10 руу 1 орон шилжинэ. За дахиад 10-аар үржвэл үнэндээ 100-аар үржих юм бол 60.1 болно. Тэгэхээр энэ 10-аар үржсэн, энэ 10-аар дахин үржсэн. За би гол нь 100-аар үржсэн тийм ээ. Гэхдээ одоо бидэнд энэ ийм хэлбэртэй байна. 60.1% нь 100-ны 60.1-тэй ижил. За тэгэхээр 100 за мөн мэдээж бид юу бичгийг хүсэж байна гэхээр 60.1% гэж нэг үгээр эсвэл за 60.1 ба бид тэмдэгт ашиглаж болно. Тэгэхээр 60.1% болчихлоо. За ингээд боллоо.